Ганган подкаст 5 дахь дугаар. Өнөөдөр хандлах үе тэр ерөнхий сайдын тухай ярина. Засгийн газрын тухай ярина. Манай одоо ерөнхий сайд сайн ажиллаж байгаа мó ажиллаж байгаа мó? Засгийн газар гэж юу вэ? Ерөнхий сайд гэж хэн байдгийг, Монголд юу болсон гэдээ олон сэдвүүдийг хөндөх хэрэгтэй байх. Энэ нь ч гэсэн ер нь манай одоо энэ подкаст үзэж байгаа хүмүүст хэрэгтэй байх гэж бодож байна. Одоо өнөөдрийн сонгож авсан сэдв маань товчхондоо ерөнхий сайд гэж хэн бэ? Гэхдээ ерөнхий сайд гэж хэн бэ гэдэг сэдв ганцаараа бас болдог. Тэр хүнд кабинет буюу засгийн газар байна. Засгийн газар бас дангаараа биш. Засгийн хууль гүйцэтгэх эрх мэдэл гэж байна. Хууль тогтоох эрх мэдэл гэж байна. Дахиад шүүх эрх мэдэл гэж байна. Нэмэх нь Монголын онцлогтой ерөнхийлөгч гэж байна. Гэхдээ ямар ч гэсэн бүх сэдвүүдээс энэ иргэдийн амьдрал, ажил хийх боломж хамгийн өндөрөөрөө өдөр тутам хариуцлага хүргэх газар бол засгийн газар. Гүйцэтгэх засаг. Монгол хүн болгонд хамаатай. Тэр ерөнхий сайд гэж хэн бэ? Үүнийг толгойлж байгаа кабинетийн тэргүй ямар байх ёстой юм? Монголд юу болсон бэ гэдэг талаар энэ ардчлалынхаа хугацаануудыг одоогийн байгаа дээр бас ярих нь ач холбогдлын ганган подкаст нэлээд чухал байх гэж бодог сэдвээ сонгосон байгаа. Ерөнхий сайд гэдэг сэдвийг, засгийн газар гэдэг сэдвийг ярихын тулд ер нь ямар дараалалаар эхэлж хоёлаа яриагаа эхлэх вэ? 1992 оноос одоо ардчлалын үндсэн хууль батлагдсанаас хойш ерөнхий сайдуудаа ярих л да. Тэгэхээр одоо энэ хугацаанд 33 жилийн хугацаанд хоёр засгийн газар бүр ирэхэд дуусгасан байна. 92-оос 96 онд Жасраг он засгийн газар, 2000-аас 2004 онд Энх баяраг он засгийн газар. Одоо тэгэхээр бидний ярих байгаа гүйцэтгэх засаглалын тэргүй ерөнхий сайд маань одоо энэ хоёрын рекордыг давжин гэсэн үг. Яг уу гэхээр 2021 оны 1 сар томилогдсон байхгүй юу? Ерөнхий сайд. Тэгэхээр одоо 2025 оны 1 сар. Тэгэхээр яг 4 жилээ давжин гэсэн үг. Одоо энэ подкастыг гарахаас өмнө огцорчихгүй бол одоо рекорд хамгийн урт удаан хугацаанд Насжилттай ерөнхий сайдын албыг хассан хүн одоо Лувсан намсрын хоёрт нь болж ийн гэсэн юм байна. Тэгэхээр тогтвортой хамгийн удаан ирэх барьж байгаа засгийн газрын тэргүүн гэсэн. За хоёрт нь одоо удаан хугацаанаас гадна одоо урд хожид байгаагүй мөнгөтэй засгийн газар. За энийг яаж хэлж гэнэ вэ гэхээр одоо 2024 оны төсвийн гүйцэтгэлээр 30 их нийт зарлага, төсвийн зарлага өнгөрсөн жил. Нэг жилийн зарцуулж байгаа төсвийн мөнгө нь 30 их нийт. Одоо ардчлалын засаг барьж исэн 12-оос 16 онд Алтуу ийг сайхан бэлэг гэдэг хоёр ерөнхий сайд 4 жил нэг 27 их нийт төгрөг зарцуулж исэн. Тэгэхээр 4 жил зарцуулж исэн мөнгийг зөвхөн нэг жил зарцуулж. Тэрнээс илүү мөнгийг нэг жил. Тэгэхээр урд хожид байгаагүй эрх мэдэл одоо төсөвтэй дахиад тогтвортой тий одоо 4 жил засаг барьсан. За 3 дахь нэг юм нь юу вэ гэхээр өмнөх ерөнхий сайд нарт байгаагүй эрх мэдэлтэй. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр танхимынхаа сайдныг өөрөө бүрдүүлдэг гэсэн ерөнхий сайдын бүр эрх. Яг үг гэхээр танхимынхаа сайдныг бүрдүүлээд ерөнхийлөгч их хурл танилцуулаад болж байна. Янзын бяртай болж штэ. Тийм байна. Өөрөө томилно, өөрөө хариуцлага тооцно. Танхимынхаа сайд нарт. Өмнөх ерөнхий сайд нар ч одоо тэр эрх нь байхгүй тий. Нөгөө их хурлаас нэг бүрчлэн сайд болгоноор нь гар ургаж баталдаг. Тэгээд их хурлын гишүүн ч нөгөө шүд сугалдаг байлаа шүү дээ. Одоо 12-оос 16 санаж байгаа бол сайд нарын чинь нэгээр их хурлын гишүүд өгцруулна гэдэг тий. Одоо тийм байхгүй. Тэгэхээр урд хожид байгаагүй эрх мэдэлтэй, мөнгөтэй, тогтвортой ерөнхий сайд. Дэлхийн одоо ардчилсан орнуудын ерөнхий сайдар дотроос бол мөрөөдлийн байж болох бүх юмыг л зохицлооцсон. Бүх юмыг зохицлоо. Хамгийн таатай нөхцөлд байгаа хамгийн одоо бяртай ерөнхий сайд болж ирсэн биш үү тий. Одоо өмнөх 4 жил нь харалтаа ардын 76-аас ч ардын нам чинь 60 эдээс судалтай. Үнэмлэх болгохтой. Тийм парламенттэй сонгогдсон ерөнхий сайд. За одоо өнгөрсөн жил их хурлын сонгуул болсон. Яасан гэхлээр сөрөг хүчнүүдтэйгээ хамтарсан засгийн газар байгуулсан. За одоо тэгээ саний жагсаалаа ерөнхий сайд огцор гэсэн намууд нь хамтарсан. Тий. Огцруулах боломж байхгүй. Хуулиараа огцорхоор болох юм бол хэдэн үний гар үсэх хэрэгтэй. Их хурлын гишүүн ч хилцүүлэхийн тулд 4-ний 1-ээр улсын хурлын гишүүн ч одоо 32 гишүүн гарын үсэг зуржиж өргөн барина гэсэн. Тэгэхээр ардчилсан намын бүлэгчин 42 гишүүнтэй. Буюу тэр хүч зөвхөн ардчилсан намд байгаа. Тэр ардчилсан намд л байгаа тэр хүч. Тий. Тэгээ одоо хамтарч зурчээс одоо саний жигсаал дээр одоо ардчилсан намлаа оролцсонгүй тий. Энийг харж байгаа. Тийм байна. За тэгэхээр нөгөө утгаараа бол яаж ийм ихээр бас бодитоороо сөрөг хүчингүү. Тэр бүр таатай нөхцөл байдалд орж ирж байна тий. Цаг уурын хувьд бол. За тэгвэл ийм ерөнхий сайд манайд байна. Гэтэл
энэ ерөнхий сайд гэдэг альбомшил ганцхан манайд байгаа шүү дээ. Парламентын цэцгэлт дуусуудад бүгдээрэнд нь байгаа. Тэнгүүд энэ ерөнхий сайд гэдэг хүний ажлыг яаж хэмжих юм бэ гэж дэлхийн нийтээр нэг үндсэн макро эдийн засгийн 5 хэмжүүр байдаг юм байна л да. Тэгэхээр оюун эрдэнэ бол ажилласаа хийж байгааг ерөөсөө л 5хан зүйлээр хэмжинэ. Одоо олон улс бол нэг танай бараа бүтээгдэхүүний чинь үн ямар байгаа юм бэ? Иргэд чинь худалдаж авах чадвартай байна уу? Тий. Юмны үн. За энэ бол топ асуудал. Ерөөсөө юмны үнийн асуудал. За хоёр дахь нь тухайн орны валютын ханшийг хар. За Монголд хөрөх чинь гадаад валюттай өрсөлдөх чадварууд нь ямар байгаа юм бэ? За энэ асуудал. За гурав дахь нь төсвийн алдагдал. Танах төсөв чинь зах зээл дээрээс хэрэгс гэтрээ том очоод байгаа юм уу? Нэг цагаан шиг том юм өрөөнд дотор алхахаар бүх аж ахуйн нэгжүүчийн төрийг дагаж ширээ сандал шиг нурж унаад байна уу? Энэ асуудал. Дөрөв дахь нь ажлын байр буюу аж ахуйн нэгж чинь бизнесээ хийж өргөжин дэлгэхэд хэн таатай нөхцөл байдал ерөнхий сайд бүрдүүлж байгаа юм бэ? Татварын тогтолцоо. За тав дахь нь эдийн засгийн өсөлт буюу танай эдийн засгийн өсөлт яаж өсөж байгаа юм бэ гэдэг 5 зүйлээр л хэмжих юм байна. За энэ 5 зүйл дээр хоёулаа нэг нэгээр нэг товчхон яриад үзэх үү? Тийхүү. За тийм. За энэ бол Монголын биш. Энэ бол ерөөсөө макро эдийн засгийн дэлхийн альж оронд байдаг хэмжүүр юм байна. За ихт нь юмны үн ямар байна вэ? 2016 онд 200 мянган төгрөг мө 100 мянган төгрөгөөр хүнс авдаг байсан мөнгөөр өнөөдөр дэлгүүр ороход ямар хүнс авч чадж байна гэдэг дээр захын хүн хариулах баг. А тэгэхээр бол би одоо оюун эрдэнэ дээр шүү. Юмны үн гэдэг зүйл дээр бол оюун эрдэнэ ялагдсан. Сая бид нар чинь шинэ жилийн үеэр гээд нэг хэсэг баахан баярлаад тоосоог өвчлөө. Одоо цагаан сар гээд дахиад нэг хэсэг тоосоог. За ингээл энэний дараа нөхцөл байдлууд бүгд хүндэрч эхэлнэ. Хоёлаа сая нэг өмнөх подкастн дээр ярьсан шүү дээ юмны үн. Одоо сая ингээд талбай дээр иргэд жагсаад одоо засгийн газар өгцөрг явж. Энэ чинь бол одоо нэг бухимдуулж шалтгаан татвар юмны үнийн өсөлт. Юмны үнийн өсөлт юу болсон? Сая нөгөө суур үн эрчим хүчний үнийг 30% нэмсэн. 30% 8 жил нэгч төгрөг нэмээгүй байжгаад саний засгийн газар 30% нэмж байгаа. Тэгээд тэр 8 жилдээ энийгээ иргэдтэй дараа болохгүйгээр жил багаар нэмэхгүй юугаа хийжсэн. Тийм шүү дээ. Бүх эрх мэдэл нь байсан. Бүх эрх мэдэл нь байсан. Тэнгүүтээ одоо хамтарсан засгийн газар байгууллага 30% нэмж байгаа байхгүй. Тэнгүү суур үн чи бүгд хөдөлж. Эрчим хүчний үн чи өссөнгүүт айлын цахилгаан хэрэглээнүүд бүгд өснө. Араас нь нөгөө үйлдвэрлэж байгаа талах сүү те бүх юм нүндээ өссөн. Бүгд тогон дээр хийж байгаа шүү дээ. Ард иргэн чинь бухимдахгүй байхсан яах. Тэгэхээр нөгөө талтай харахаар улсын төсөв нь 30 их нэгдээд. Юмны үн гэж байгаа асуудал дээр хамгийн том дүн тавьж байгаа хүмүүс бол өдөр болгон карта бариад юм уу төрөвчтэй тэмдэрд явж байгаа. Дэлгүүр орж байгаа хүмүүс өөрсдөө дүнгээ тавиг гэдэг тийм. Юмны үн дээр оюун эрдэнэ ялсан уу, ялагдсан уу гэж. За тэгээд 99.99% ялагдсан л гэж хэлнэ. За нэг ажил дээр фейлдэл. За хоёр дахь нь валютын ханш. За валютын ханш дээр зүгээр ингэж байгаа юм. Одоо ингэж хариулна л да. Гэхдээ валютын ханшийн асуудал чинь засгийн газрын асуудал биш шүү дээ. Наад чинь Монгол банкны асуудал шүү дээ гэдэг. Уучлаарай. Манай Монгол банк гэж байхгүйтэй адилхан. Тэр Монгол банкны ерөнхийлөгчийг ерөнхий сайд намынхаа байранд Монгол Ардын намын тусгаар тогтнолын ордонд хүссэн үедээ дуудаад хүслээрээ загинж явуулаад үгүй ажлаас нь халаад тэнд тархлаа гэж бол огт байхгүй. За чи одоо бүр банкны салбарыг мэдж байгаа. Зоргоороо ийм хоёрыг үйлдвэрлэнэ. Дээрээс нь нэмээд энд нөлөөлөд байгаа зүйл чинь төсвийн бодлого. Эдийн засаг 50% нөлөөлнө. А дахиад засгийн газар хэрэгжүүлэх гэж байгаа мундаг ажил байна. Мега төсөл мөнгө хэвлэж бүгд хатдаг шин тий. За одоо долларын ханш ямар болж өссөн байгаа хар тий. Одоо хамгийн ойрхон орн за йен яг доллар л ярил л да. Одоо тэр 12-аас 16 долларын ханш өсөхлөөр юу болж илаа? Нэгтийн бодол 1700 хүрлээ билүү? Тий. 1700 хүрлээ. Зарим нөхдүүд нь төрийн ордонд л салаач явжсэн. Одоо долларын шидтэй. Одоо 3. Одоо салаач гарах тэгэлч болсон. Одоо салаачнаас өөр юм л гарахгүй л. Тий. Тэгээд гол нь одоо ингээд хүүхэд шуухт нь гадагшаа хүүхдүүдээ сургаж байгаа айлын боссон хойноос нэг утааны үеэр 10 хоног нэг гадаад яваад амрыг гээл үе тэнгийн найзууд явж байна. Тэгэл утас шүрмсээр ярихаар тэд нар чинь энэ ханшны зөрүүн дээр үнэхээр баларч байна. Нэг 10 саяар гэрийнхэнтэйгээ амраад яваад л гэсэн чинь 20 сая болов гээл те. Яг л нэг амьдрал дээр байдал зовлон ярьж байгаа. За бараа бүтээгдэхүүн авах гэдэг. Тэгээ манай ах чи үйлдвэрлэгч биш те. Үйлдвэрлэгч биш. Бүх бараа нь импортер. Тэгээ валютын шат дагаад үнэсээ болчихсон. Тий. Дараагийн асуудал төсвийн алдагдал. За төсөв дээр бол хоёулаа хангалттай нэг подкаст хийсэн. Валютын ханшин дээр оюун эрдэнэ ялагдсан, төсөв дээр бүрэн ялагдсан. Засгийн газрын өрчин нэмэгдээд байгаа. Засгийн газрын нэмэгдээд байгаа. Жил болгон нэмэгдэж. Нэмэх нь өртөө болоод байгаа. За тэр дээр хангалттай шүү дээ. Хангалттай. За эхний 3 дээр ялагдчихлаа. За дөрөвдөх нь ажлын байр буюу аж ахуйн нэгж. Аж ахуйн нэгжүүд чинь doing business буюу бизнесээ хийгээд улам мөргөжин тэлдэг, банкны хүү зээл авч байгаа хүн улам буурдаг, хууль эрх зүйн орчин олон зөвшөөрлүүд огт байдгүй, төр нь авилгал
явдггүй тийм болох хэрэгтэй гэдэг. Ажлын байр бизнес дээр. Тэгтэл яасан гэхэлэр ерөнхий сайд болоод энэ татварууч яг хэвэнд байсан. 4 жил явлаа татвар нь яг хэвэнд. Яг хэвэндээ. Бүр нэмчлээ шүү дээ. Хоёулаа сая Улаанбаатарын төсөв ярьлаа шүү дээ. Нөгөө зам ашигласны татвар хэдэн өөр нэг юм те машины татвар хэдэн өөр нэг юм бүх татварууд нэмчих. А эсэргээр эн чинь нөгөө төсөөчийн орлого нэмэгдээд ирэхлээр яадаг бах нөгөө улсууд чинь хангалттай мөнгөтэй болсон бол татвараа бас буулгаж болох нь шүү дээ. Одоо тэгээд цухалзаад эхэлж шүү дээ. Нөтийн 10%-ийг 5% болгоно те. Хууль санаа ачилж ингээл их хурлын гишүүд явж байгаа байхгүй. Тэгэхээр нөхөр бол одоо байгаа засгийн газар чинь бол 4 жилийн татвар дээр огт хөтлөсөнгүй. Тэр татварын дарамтуудыг буулгаж энэ аж ахуйн нэгживч сэргэлт ав. За ингээд 4 жилийнхаа хугацаанд 5 хүлдээгчтэй үргийн 4 дээр нь ялагчлаа. Бүр энэ аж ахуйн нэгж дээр бүр супер юм гарч ирээд байна. Аж ахуйн нэгж Монголд 2 янзын аж ахуйн нэгж байна. Энд бор зүрхээрээ банкнаас зээл аваад зах зээл дээр өрсөлддөг аж ахуйн нэгж гэж. Энд эрхэм оюун эрдэнэ даргатай Монгол Ардын намын аж ахуйн нэгж гэж байна. Энэ дээр шүү нөгөө бүлгийн зөвлөлт аваад ирж ахын штэ. Яг тодорхой тоон дээр ингээд л өмнө нь Монгол Ардын намын бэлтгэл хүчин болсон төсвөөс тендер авч ажилладаг асар баян мянган компани байсан. 5,000 болсон. Тэгэхээр одоо 5,000 цус сорогч вампир байгаа гэсэн үг байхгүй юу? Нийгэм баялагаас явдаг. Тэгэхээр тэд нар бол шудраг өрсөлдөөнд бизнес гэдэг зүйлийг бол арчиж хийж байгаа. Дахиад чи бас нэг хэлээд байсан шүү дээ. Нөгөө ажиллах хүч хэд яриад байл ш. Сая чинь бас нэг хууль орж ирлээ шүү дээ. Квотыг байхгүй болгоно гэд. Одоо ингэж байгаа шүү дээ. Нөгөө монголчууд хаана ажиллаж байгаа. Тоон дээр ингэж байгаа. Тоон дээр харахаар ажлын байр бол боломжийн. Бараг л ингэж ажилтнуудын төвшин буугаад байгаа юм шиг. 2 янзын зүйлийг анзаарах хэрэгтэй. Нэг нь өнөөдөр Монголын 300 мянган ажлын хамгийн өндөр чадамжтай эрүүл чирэг Эрдэнэ боловсролтой залуучууд чинь гадагшаа цуудсан. Тэр сэхэтэн залуучууд чинь Австрали барилга дээр хараа ажил хийж байна. Солонгост хараа ажил хийж байна. Америкт хараа ажил хийж байна. Европоор тараа явцсан байна. Монгол руу ирнэ гэдэг хүсэл байхгүй. Албан ёсны байгууллагын судалгаагаар энэ Монголын чинь залуучуудын чинь 60-70% нь ерөөсөө гадагшаа явж ажиллах хүсэлтэй. Эх орондоо байх хүсэл. За хоёр дахь хэсэг нь яаж юм гэхээр ажилгүйдлийн төвшин буруулаад байна. Гэхдээ ажилгүй бүх хүмүүсийг Монгол Ардын намын Улаанбаатараар бүртгэлд аваад төрийн албан хаагч чигчээд байгаа юм чинь. Тэр чинь тоон хэд болж өссөн байна. 120 орчим мянгаас тийм. Одоо яг сүүлийн хэдэн жилийн тэр доог нь яг дараа нэг юм дээр тогтой яри тий. За тийм ингээд нэмсэн баг. Тэгэхээр бол зүгээр ингээд эрхэм засгийн газраас гарч байгаа ерөнхий сайдын ажилгүйдлүүд буурч байгаа гэдэг тоол шал удлаа шүү. Чиний хэлдэг тэр тоо ч юм бол яг үнэ. Одоо ингээд яг боломжтой иргэдэн гадагшаа дөрвцэн тий гадаад одоо ажиллаа хийж байна. Одоо жишээлбэл би нэг ихчтэй манай ихч Канадад ажиллаж амьдарч байна. Манай эхнэр 2 дүүтэй 2 дүү нь эхнэр хүүхдтэй Австрали. Одоо манай ихлээр одоо ингээд одоо танах хэд манай дүү хүртэл одоо ингэж төрийн албаа гэж 100 амралтаа авлаа Солонгот барилга дээр ажиллана. Таньдаг найзууд Австрали явчихлаа. Австрали руу очиод дүү найз юу хийж барилга дээр ажиллаж байна. Хамгийн хүнд ажил дээр ажиллаж байна. Тэр нэг 5 цаас олж ирээд олсон мөнгөөр юу хийж гин гэж ирээ шууд өрөө дараал өргөл болж байна. Тэгээ 9 сар дахиад хүүхдүүдээ дахиад өрөө тавьдаг гэж. За тэгэхээр ажлын байр. Тий. За 5 дахь нь штэ эдийн засгийн өсөлт гэж байна. Эдийн засгийн өсөлт одоо Азид байхгүйгээр ер нь дэлхийн дундчтай адилхан 5.1% өслөө гэдэг асуудал гарч байна. Тэр эдийн засгийн өсөлт гэж байгаа ойлголтын дэлхийн хэмжүүрийн шал өөр байна. Дэлхийн хэмжүүр чинь ингээд юм л да. Танаа улс хэдэн бүтээгдэхүүн гаргаад танай хүмүүс чи ямар материал гаргаад Монголд хүн байсныхаа төлөө үүсэж байгаа өсөлт юм уу? Тэ? Үгүй бол зүгээр л бэлэн орж ирж байгаа мөнгө юм уу гэхээр одоо манай эдийн засгийн өсөлт чинь уул уурхай өсөлт тийм. Бүр яг тодорхой ганцхан үүсдэр. Манай эдийн засгийн өсөлт хятадаас хитрхийн хамааралтай болголоо. Сүүлийн 8 жил бол бүр их болголоо. Одоо нэг солонгоруулна гэвэ. Эдийн засгийг солонгоруулна гэж одоо миний мэдхийн 12 жил ярьж байна. 12 жил тий. Тэгэл солонгордгүй нэг л хар нүүрстэй л байх шүү дээ. Хар нүүрсэндээ хамаг юм. Хулгай дээрмж тэндээсээ гардаг. Сүүлдээ нүүрснийх нь хулгай 40 их 80 гэж ерөнхий сайд нь өөрөө хэлж идэг. Тэр 40 их 80 гэдэг төгрөгийг гар дээрээ битгий хэл тоог нь үтсэн юм байхгүй тий. За удахгүй тэгээ хулгай нь их 80 чарах их дэлэг мэлөө. За одоо энэ бол ингээ үндсэн шалгуураараа оюун эрдэнэ яг хэмжих ёстой 5 шалгуур нь энэ 5 шалгуур атал энэгээр унтсан. Гэтэл оюун эрдэнэ өөрийгөө өөр шалгуураар хэмжиж байна. Тий. Нөхөрчд өөрийгөө PR-ын шалгуураар тавиад. За одоо хардаа часаа цуглаан боллоо. Тэрийг мэдээлж байгаа сайт гэж байхгүй. За дээрээс арилжааны телевиз. Манай арилжааны телевиз чинь нөгөө арилжааны телевизийн хуулийн өөрчлөлт бүгдээрээ гэх юм хамт барьсан. Тэд бүгд хийх байхгүй.
Зөвхөн гадаад айлчил магтан дуусны нэвтрүүлгүүдийг л одоо битүү явна. Жишээ нь гайгүй хэдэн телевизийг хараарай. Манай одоо Eagle байдаг юм уу? Үгүй бол нөө Тэнгэр телевиз энэ төр гэж гайгүй шинжилгээ телевиз шүү дээ. Тэр чинь засгийн газрын цаг гэхээр л зүгээр ингээд яг хятадын CC телевизийн мэдээнээс 7 дор хойчлонгослт гэдэг баг. Тэ? Тэр нэг тийм маягийн болоод томирч. Тийм одоо нөгөө сая чинь өнгөрсөн жил чи их хурлын сонгуул боллоо шүү дээ. Одоо наад шалгуур үзүүлэлт төр чинь дүнгээ тавих хэрэгтэй байлаа шүү дээ. Тийм. Энэ дээр хариу өгөхгүйгээр ганцхан зориг агсны нэвтрүүлгийг бүтэн болчихсон тийм үү? Тийм. Одоо шинэ PR. Тийм. Юмны үн хамаагүй. Зориг агсны хэрэг. Тийм. Зориг агсны. Долларын ханш өсөх чи хамаагүй. Ерөөсөө зориг агсны хэрэг. За, ажлах хүч гадагшаа цугтаад байгаа хамаагүй. Зориг агсны хэрэг. Аж ахуйн нэгжүүд дампуураад байгаа хамаагүй. Зориг агсны хэрэг багтчихна ч. Гэхдээ тэг үний өсөлт байна. Татвар чинь нэмэгдээд энэ ард иргэдэн жигсэхлээр үгүй энэ нөгөө элбэгт орж ирлээ. Тэр нэг өөрт нь ямар ч буруу байхгүй. Өөрөө за яг нэг томилогдоод 4 сар болж ивэл одоо юм ярьж болно та тий. Бас хугацаа алга тий. Гэхдээ өөрөө 4 жил засагласан. Бүх эрх мэдэл нь өөр. Тий. Энэ ерөнхий сайд хүний чинь лидершип гэж нэг том онол байт юм байна. True North энэ гэх нөхөд Харвардд сурсан шүү дээ. Тэр мөрөн дээр одоо юу сурсан бөөмд. Тэрэн дээр одоо ингээ хамгийн чухал асуудал юу гэхээр ерөнхий сайд хүний нэг номерт хийж болохгүй зүйл бол blame. Гомдлж болохгүй, бусдыг буруутгах болохгүй. Одоо байнгын. Тий. Чимээс хүн гомдол. Ерөнхий сайд хүн гомдлол тэрний бурууг үл тэр ерөнхий сайд биш. Яг бол ерөнхий сайд инженер solution асуудлыг шийдэх инженерийнхээ ерөөсөө ингээ асуудал шийдэл явах хэрэгтэй. Тий юу дутуу байгын тэр бүх эрх мэдэл бүр өгцөн. Тий. За одоо тэгээд нөгөө Монгол улсын ерөнхий сайд чинь томилогдохдоо бас нөгөө зорилтуудаа хэлэх хэрэгтэй тий. За тэгэхээр 2021 онд одоо 4 жилийн өмнө улсын их хурлын чуулган дээр энгэр дээрээс хэлсэн байна. Монгол улсын хүндэт иргэдэй гэж байна. Засгийн газрын бодлогын залгам чанарыг хадгалж газрын тосны үйлдвэр, төмөр замын төслүүд, байгалийн хийн хоолой, 5 толгойн цахилгаан станц, Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц зэрэг улс орны хувь зээдээс салшгүй холбоотой томоохон төслүүдийг хэрэгжүүлж дуусгах гэдгийг илэрхийлье. За асууя. Газрын тосны үйлдвэр байхгүй. Одоо дахиад нэмт зээл авах гэдэг одоо их хурлын чуулган дээр орж штэ. Тийм байл. Байхгүй хэд өвтэй байна. За төмөр замын төслүүд байхгүй. За одоо дөнгөж сая те. China Energy гэл нэг вах бичгээр PR хийлээ. За байгалийн хин олаа. Байхгүй. За 5 толгойн цахилгаан станц байхгүй. Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц байхгүй. Одоо энийг чинь ард түмний өмнө бүх иргэдээ те Монгол улсын засгийн газрын ерөнхий сайд болсон ард иргэдэд зорилттой хамлалтай гэж. Гэхдээ 4 жилийн өмнө. 4 жилийн өмнө. Өчигдөр биш. Тий. 4 жилийн өмнө. Тэгээ одоо шараач байхгүй шүү дээ. Одоо би мэдгүй. 5 толгойн цахилгаан станц одоо бүгд хаана вэ? Дахиад эсэргээрээ ийм ярьж исэн одоо бид нар яаж цахилгааны хязгаарлуулаад сууж. Сая жигсаалыг ингээ харж байхад байсангүй л дээ. Гэхдээ жигсаалыг харж байхад эднийг заавал нэх хэрэгтэй бид. Тийм. Энд чи амлцсан бидний өмнө Монгол улсын одоо Монгол улсынхаа иргэдийн өмнө амлсан юм юус байхгүй. За одоо тэгээ цааш нь ингээд задлаад наривчлаад явъя. Сонирхолтой байна надад чаа. Тийм ба. Юу гэсэн байна? За ийм өгүүлбэр хэлсэн байна. Өнөөдөр бид 21 онд ярьж шүү 4 жилийн. Өнөөдөр бид эрчим хүчний хэрэглээнийхээ 25% гаднаас авдаг. Жил бүр дунджаар 140 сая $1 зарцуулдаг. Энэ урсгалыг багасгахын тулд 5 толгойн цахилгаан станц, Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц төслийг яаралтай дуусган 5 дугаар цахилгааны станцын ажлыг эхлүүлэх байна. Йоо. За. Одоо уул нь ингээд Пиноккио юм биш үү? Хилээд хэрэгжүүлдэг бол одоо ингээд бид нэр те 5 толгойн цахилгаан станцтай, Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаанцтай одоо бүр 5 дугаар цогны үн нэмэх шаардлагагүй бүр буураад те бүр хүмүүс нь чөлөөлөөч тэгвэл буух гэдэг гэж уурлаад. Ийм үг хэлээд тэгэхээр одоо юу гэх гээд нэг гэхээр урд хожид хоёлаа хөтөлбөрийнхээ эхэнд бас хэлсэн шүү дээ. Нөгөө урд хожид байгаагүй эрх мэдэлтэй, мөнгөтэй, доктортой тий намуудаа ингээ хамцсан өмнө одоо их хурл дээр хангалттай болуулаа байлаа шүү дээ. Тэгээ баггүй. Тэгээ одоо энэ ингээд цагаан дээр хараар бичсэн байж. За тэгээд цааш нь явах уу? Яв. За дараах нь одоо энэ гэхдээ товчлж чи энэ ч угаасаа ингээд олон нийтэд илүү байхгүй. Эднийгээ сайхан их өстой. Дараах нь юу гэж нөхлөө? Манай засгийн газар эх 3 жилийн хугацаанд залуус 1 2 3 дахь орлогыг нийцсэн зургаар барих ажлыг өрнүүлж орлогод нийцсэн орон сууцны шин санхүүжилтийн загварыг хоримтлын нэгдсэн сангийн тогтолцоонд шилжих замаар шийдвэрлэх болно. Яа.
Бүгд залуус 2 3. Орон сууцсанд орцгооцсон. Одоо тийм баригдал орцсон байгаа болоо 4 жил өмнө хэлж штэ. Байхгүй. Тэ. Одоо ийм бодиттой ингээд бүр цагаан дээр хараад тоо ширхэгтэй те нэр устай бүр бүтэн амлцсан байгаа. Тэгээ энийг огт одоо ярихгүй. Одоо ийм юм хийж чадаагүй чи одоо дахиад шинэ үлгэр зохиоцсон. Ямар хэлээ? 14 мега төсөл. Үгүй энэ урд нь хил дамсан бүлэг. Гадны гаргал. Гол асуудал чинь бүр аимшигтай асуудал нь юу гэхээр 14 мега төслийг чинь тэр хүн ерөнхий сайд авахд учраа олоогүй. Одоо саяны миний хэлдэг нөгөө Prime Minister гэдэг үгийг тайлбарладаг юм байна. Үндсэн сайд гэсэн үг. Энэ Prime буюу энэ Prime хүн чинь ингэдэг юм байна л да. За одоо ингээл манай энэ удаагийн үндэсний бодлого, хөгжлийн бодлого тийм байна гэж хэлэхэд нь тэрэнд нь бүх асуудлууд ингээд дагаа явж орох шүү дээ. Тэгсэн чинь одоо оюун эрдэнэ шүү дээ. Сайдрын хааманд орцсон. Хурлаатын үгнээс гарч үзээгүй. Одоо эрчим хүчин дээр цожилсон гүнээс гарахгүй. Бусад сайдууд нь төсөвдөр жавхлан гүнээс гарахгүй. Тэр хүн мэдэж байгаа юм байхгүй. Өөрөө байхгүй. Өөрөө төсөв хилцэхэд бүр байхгүй. А гэдэг чинь ийм хүн хэдэн хөтөлбөр хэлдэг гэж. Ийм хүн 14 мега төсөл хийж байгаа. А ийм биш хүн ганцхан проектыг хэлэх ёстой. За ингээд энэ нэг асуудлыг шийдснээр энэ бусад бүх асуудлыг дотроо шийдэх юм аа. За одоо ингээд эрчим хүч ирлээ. Залуус хороол ирлээ. За одоо дараагийнх нь одоо эрүүл мэндийн салбар дээр. Аална. Одоо надад чи яас юу гэсэн байна? Ирэх 4 жилийн хугацаанд эрэгтэй шилжүүлэн суулгах үндэсний төв. Зүрх судасны үндэсний төв. Түлэнхийн төв. Хавдар судлалын үндэсний төвийг шинээр барих болно. 4 жилд. Одоо эрэгтэйний шилжүүл суулгаал илгэний өвчтөй хүмүүс нь илгээ шилжүүлээ. Одоо эдний байгаа мó? Одоо байхгүй. Дөнгөж сая өнгөрсөн жилийн төсөвдөр хэдэн гишүүд санаачлаад хавдрын судлалын үндэсний төвийг юу тавьсан. Төсвийг бага хэмжээнд тавьсан. Үгүй тийм эм өвчтөн үзэж байгаа эмч чинь өөрөө хэлсэн бэлий байхгүй лээ. Юу төв барих. Тэгээ одоо ийм сая бухимдсандаа бүрийг эмчийг зохиж унгаж байгаа шиг тий. Улсын эмнэлэг дээр очи эмнэлэг очр байхгүй. Ягаад өвчтөй авахгүй байгаа гэж эмнэлэг нь байхгүй. А тэр эмнэлэг ягаад байхгүй байгаа гэж сонгуулиар таргаад өгсөн. Одоо тэгээд ийм 4 эмнэлэг бариад одоо уулын зорилго нь юм байгаа байхгүй. Ийм 4 эмнэлэг бариад бид нэр одоо ингээ гадагшаа алдаад байгаа Солонгост дэмжлүүлээд байгаа 120 сая $. Дотооддоо хадгалнаа л гэж. Тэгээ бүр нэмэгдсэн. Одоо 4 эмнэлэг нь байхгүй. Одоо шавн байд юм уу одоо мэддэг. Эрүүл мэндийн салбар дээр ийм бүр цагаан дээр хараа ингээ бичсэн. Одоо энийг заавал нээх ёстой. Тийм. Чи 4 сар болоо 4 сарын өмнөх үг биш. 4 жилийн өмнө. Тийм байна. За одоо дараагийнх нь одоо нөгөө төрийн албаа гэж авилгалтай холбоотой. Одоо манай хүн чинь авилгалтай л тэмцдэг хүн шүү дээ. Авилгалтай тэмцдэг. Тэгээ манай ахмадууд энэ чинь тэнд уулзахаар ерөнхий сайдын авилгалтай тэмцдэг дэмжлийг дэмжиж гэнэ гэдэг байна шүү дээ. Ямар 5 иш ажиллагаа. 5 иш ажиллагаа гэдэг. За тэр яасан бэ авилгал? За одоо авилгалыг байхгүй болгоно гэсэн байна. Авилгалыг ерөөсөө байхгүй болгоод одоо өөрөө бас яг тоотоо нь хэлсэн байна тухай. Авилгалын индексээр 111 байна гэд 21 онд 20 онд. За одоо тэгээд энэ авилгалтай тэмцээд тэрийг алгаад өгнө гэсэн. За одоо 20 онд 111 байсан байна. 22 онд 116. За 23 онд 121. Одоо нөгөө манай хүнд амаргүй тэмцэл хийгээд шүү дээ. Авилгалтай тэмцээд байна. Тэгсэрний нөгөө индекс үчин болов улам л хойш. Биш энүүгээр авилгалтай ингэж амар сайн тэмцээд байхад тэрүүгээр яагаад ингэж авилгал өсөд байгаа юм бэ гэдэг чинь тий. Одоо энэ чи гадны байгууллагууд энэ жил болгон олон улсад гаргаж байгаа судалгаа байхгүй. Тий надад чинь Transparency International гэж байгаа тий. Бид нар ямар ч нэг таас юм байхгүй шүү дээ. Уул нь ингээд амаргүй тэмцэл хийгээд байлдаад байхлаар чи уул нь буух хэрэгтэй шүү дээ авилгал. Тэгэхээр ийм рационал асуултуудыг бас улс төрийн хүрээнд хинч тавихгүй байна л гэсэн үг. Тэгээ өөрөө бас хэлжсэн шүү дээ. Чи бас тэр нөгөө авилгалтай тэмцэнэ гэдэг бол өөрсдийнх нь амынханд. Авилгалтай тий нөхрий чи одоо бүр аимшигтай мундаг хэлсэн хоёр үг байгаа шүү дээ. Авилгалтай тэмцэнэ гэдэг бол ерөөсөө Монгол ардын намтай тэмцэнэ гэсэн үг байна. Өөр их намт эрх баригчтайгаа тэмцэнэ гэсэн үг байна. Та нар бэлэн байж байгаа. Та нар бэлэн байж байгаа. Тэгээ нэг талаараа тэгсэн мөртлөнгөө нөгөө талаа нөгөө хүмүүсээ авилгалаар нь айлгаж гад намын жагсаалтаа би мэднэ. Бага хүмүүс конопчд оруулж ирнэ. Бүр сүулдэ нэг жагсаалтыг ч би мэднэ. Авилгалтай тэмцэнэ. Тэгээ бүр сүүл төртөл төр чуулган дээр хэлж байгааг нь гоё хэлээ шүү дээ. Авилгалтай нам харгалзахгүй дэмжинэ гэдэг дээр одоо баярмаа гişүн дээр болж байгаа. Санал нэг байгаараа. Тэ одоо ингээ хууль орж ирнэ. Тэгээд одоо яах вэ хин маань орж ирлээ. Бадамж унаага бид нар оруулж ирлээ. Та нар дээр сахал эрдэнэ үлгээс юм уу авах болоорой гэж ягц намайг загинж байгаа юм да. Үгүй зүгээр л бант нь хатгачаа.
Тэгэл юу ч болсон бай авилгалтай тэмцэх интгэс буурахгүй 4 жил өсгсөн юм чинь. За авилгалын асуудал. Одоо тэгээд энийг хэлээд одоо өндөрлөе да тэгэхгүй бол эн чинь бүгднийг яриул энэ подкаст дуусах юм шиг. Хүрээний бузрыг дэлгүүл далаа гэдэг шиг байна. Цахим шилжилтийг 21-с 24 онд 90% хүртэл хийнэ гэсэн байна. Цахим хөгжлийн яам байгуулна гинэ. За одоо байгуулсан тийм. Тэгээ энэ бол оронтоо нэмж буй зүйл биш ээ. Харин төрийн бүх шатны байгууллагын оронтооны давхцлыг байхгүй болгож төрийн данхаасан бүтцийг 30-аас 40%-аар бууруулах цорын ганц шийдэл юм аа. Зөв. Зөв шүү дээ. Одоо яасан бэ? Зөв те. Төрийн данхаасан бүтцийг бууруулах хэрэгтэй зөв. 30-аас 40% бууруулах захим яам байгуулах. Захим яам байгуулах. За тухайд 2000 онд 2020 онд одоо нийт төрийн албаагчийн тоон 205 мянга байсан байна. За энэ ямыг байгуулад энэ ерөнхий сайдыг хийснээр бол одоо 30% багасаад эн чинь төрийн албаагчийн тоон чинь 170 мянга илүү бууна үстэй. Эсвэргээр одоо 2024 онд төрийн албаагчийн тоон 228 мянга болсон. Данхаасан бүтцийг чинь бууруулна гэж хэлж ийсэн хүн үг үйлдэл нь бүр ам алцурч. За дахиад наад чинь нэмэх нөхшөө. Одоо асар муурахтай болсон. Хуулийн дагуу өсөд 210 мянга болсон байна тийм үү? 228 мянга болсон байна. 10% өссөн байна. Тэнгүү дахиад хажуудалт нь штэ. Төрийн албан хаагчд бүртгээгүй төрөөс салиа авч байгаа айгүй юм байна. Төсөл гэж нэрлэж байгаа. Хөтөлбөр гэж нэрлэж байгаа. Бүсүүлдэ яам гэд нэрлээд тэр ажилчид нь бүгдээрээ нөгөө төрийн албаагчд хамааралгүй салиа авч байгаа. Тэгэхээр наад тоо чинь бол яг тоон дээр өсөөд 220 хэдэн мянга, бодит амьдралд бол 250-60 мянга очсон байна. Тэгэхээр бол яаж юм нэхэр зүгээр юм тэжээвэр маягийн л одоо асар том данхаасан төрийн албатай болсон ба шүү. Одоо тэгэхээр энэ Монгол улсын ерөнхий сайдын ард түмэндээ хандаж хэлсэн те 2021 онд хэлсэн үг. 2021 онд хэлсэн амлалт зорилтуудаас нь одоо 3-4-ийг л аваа ярьлаа. Тэгэхээр ерөөсөө нөхрөө бол ерөөсөө ярьдаг, хийдэг. Ам ажил хоёр нь алт хэлэм зөрдөг. За тэгсэн чинь 2024 оны 7 сарын 5-ны өдөр засгийн газрын нөгөө сая албан ёсны сайт дотор байгаа. Оюун эрднийг 99%-ийн саналаар Монгол улсын ерөнхий сайдаар томиллоо гэж. За энэ дээр юу гэсэн бэ гэж. За энийг яриул гэшөө бүр завхарсан юм байна. Би зүгээр эндээс 2-3 хаан жишээ дуртчихъя. Ингэнэ. Сая нөө бүсчилсэн хөгжлийн хөтөлбөргээ том тойрог болголоо шүү дээ. За энэ ямар л өөр болох тухай одоо хэлж өгье те. Энэ дээр бүсчилсэн хөгжлийг ингэнэ гин. Ажил дүр уул уурхай. Бүсчил. За бодвол одоо говийн бүсийг хэлж байгаа. Сэргээх тэрчим хүчнийх. Эрчимцэн хөдөө аж ахуй газар тариалангийн. За бодвол Сэлэнг Төв аймаг хавцаг хэлж байгаа. Түүхэн болон байгаль соёлын аялал жуулчлалын төрөлцсөн бүсүүдийг бий болгож бүс бүхэн ялгаатай татврын бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. За энэ бүсчилсэн хөгжлийн бүх хөтөлбөр нь дампуурч фейлдэнэ. Ганцхан жишээдтэй. Түүхэн болон байгаль соёлын аялал жуулчлалын бүс болгоно гэдгээр 21 онд ерөнхий сайд багтаа зарласан. За ингээд Хинтээ аймагт буюу одоо өөрийнхөө дойрог дээр нутагта ингээд түүхэн аялал жуулчлалыг авчихын тулд 400 сая жуулчин авчирна гэж амласан. 400 сая жуулчин. За энэ дээр нөхөр ингээд бүтээн байгуул зарласан. За нэг түүхэн аялал жуулчлал. Андлын хөшөө гэдэг 1.9 тэрбумаар андлын хөшөө гэд босгосон. Дарвайсан амттай хоёр гачим ийц. За нөгөөтгөө бантаад нураагаад 1.2 тэрбумаар дахиад цоош нь одоо нэг сатан шиг гэдэг байгаа шүү дээ. Нисдэг хоёр андлын хөшөө ийсэн. За одоо ингээд энэ хоёр андлын хөшөө гараад ирсэн. За нэгдүг нь нураагаад ийсэн. Хоёр дахь нь их хуралдаа гэд бэндэр сумд 2 тэрбум гэсэн. Энэ нь дуусаагүй сүүлдээ 8 тэрбумыг нэхээ явж байгаа сургалтай. За 2 тэрбум төгрөг, 8 тэрбум. Гэхдээ ер нь тэрбум төгрөг гэж хүмүүс барьж үтсэн. Энэ оюун эрдэнэд бол тэрбум гэдгээс мөнгө биш. За гурав дахь нь шихийн хутаг ба ихцэг зохицолбор гэдэг. Норовлон сум дээр 2 тэрбумаар бариад дуусаагүй. Тэгээд 1 тэрбумаар нэмсэн дахиад 4 тэрбум одоо ингээд нэхэд бүр нөгөө байгуулгын шүүхтэй явж байгаа сургалт өөрийг. За дараагийнх нь Монголын нууц давчир Дэлгэр хаан гэж 1.5 тэрбум төсвөлсөн одоо болтол дуусаагүй лэгдэж байгаа 5-6 тэрбумыг нэхээ явж байгаа сургалт. За дараа нь 5 дахь нь Чингис хаан зохицолбор гэдэг. Энэ нь ашиг улсын цус гарахгүй Азийн хөгжлийн банкнаас 90 тэрбумаар өгье гэсэн. Энэ өнгөрсөн 8 жилийн хугацааны 7 жилийнх нь хугацааг аваад оюун эрдэнэнийг барина гэсэн барайгүй. Яагаад гэж Азийн хөгжлийн банкны нөө төсөл хөтөлбөр бичиж өгнө шүү дээ. Тэр бичиг боловсруулж өгөхгүй. Улсын цэсээс мөнгө гаргаж юм барих болохоор шууд гаргацдаг амар гар дороо. Гэтэл 90 тэрбумыг Азийн хөгжлөөс авч чадаагүй. Ингээ юм фейлсэн. 5 дахь нь Чингис хаан зохицолбор гэдэг. 6 дахь нь Бэрхийн далд уурхай гэдэг.
За одоо нэг бэх сумандаа нэг уурхай хийж л дээ. Тэр нь одоо хүмүүс үзэл гадных яриа шагшин гэх юм байна л да. Өөрийнх нь сэтгэлгээл тэр одоо тэр бэрхтээ үлдчихэж зайлаа. Тэгээд нөгөөдгөө 2 тэрбумаар барина гэ. Сүүлдээ уул уурхайн компаниудад Эрдэнэт энтерт нөгөө онцгой байдал тогтоосон шүү дээ. Тогтчуулгыг шахаж өгөөд. Одоо тэр нь хэдэн төгрөг нэмэгдсэн бөмбөд уул уурхай ямар явцсан. Соёлын яамнасаа салаа яваад өгсөн. За тэгэхээр нөхөр шүү дээ. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд аялал жуулчлалын бодлого, тэнд байх бодлого асар том бодлого болно гэж маш их шоу хийсэн, реклам хийсэн, нэвтрүүлэг хийсэн. Тэгээд тэр чад газар дээрээ түүхэн аялал жуулчлал чинь нэмчээ улсын өчнөөн 100 тэрбум төгрөгийг зүгээр ингээд гараа угаагаад айцсан. За энэний дараа энэ тэрэн дээр зүүн бүс дээрээ түүхэн аялал жуулчлал соёлын салбараар босгож чадаагүй 400 сая жуулчны авчиж чадаагүй газар дахиад эрчимцэн хөдөө аж ахуй аж үйлдвэрийн бүсүүд гэдэг энэ сонгуул зориулсан амлалтууд нь бүгд худлаа. Итгээд хэрэггүй. Тэгээд 2023 онд ч жилд 500 мянган жуулч ирсэн байна. Тэр хөшөө 400 сая жуулч ирэхэд бол яг оюун эрдэнэ хурдаар хэдэн жил хэрэгтэй вэ нүнд? 800 жил хэрэгтэй. 800 жил. 800 жил болж тийм 400 сая жуулч энэ хурдаар авчирна. Энэ дампуу төслөөр. Тэгээд энэ 800 сая жуулчных нь хөшөө хэдэн тэр зүүн талаар нь очиж тэр далд уурхай антлын хөшөөн дээр бэлгийн уурхай хөшөө хинч яваагүй. Тэр хүмүүс чинь говьруу тэг хангаан бус руу хөвсгөл рүүгээд явдаг хуучин шугамараа л явсан. 500 сая. За тэгээ энийг яриад байх юм бол одоо бүр хойшоо авч өгч байгаа шүү дээ. Энэ бүрийн эрхийн хугацаанд их тойроо баг тойроо буюу 770 га газар төвлөрсөн төрийн эрх мэдлийн хэд төвлөрлийг задлнаа. Эрх мэдэл салангад байх сонгодог парламентын нийтлэг зарчмын дагуу засгийн газрыг хөшгийн хүн дээр нүүлгэнэ. За ингээ 30 жилийн мэтгэлцээ шийдлээ. Тэгээд хөшгийн хүн дээр засгийн газрыг нүүлгчээр чинь сайхан агаарт гарчлаа. Гадагшаа нөгөө Солонгос руу нөгөө хордлого авах юм бол хөдөлнө өвдөх юм бол Солонгос руу дорхны хэмжлэгээр явчих нь байна. За тэхийн тулд тэр хүн тийш хордоо очихын тулд юу хэрэгтэй? 20 минутанд очих хэрэгтэй. 20 минутанд очих ганцхан боломж юу? Бог дуулыг нүхлэх хэрэгтэй. За тэгэхээр тэр бог дуулыг нүхэлж байгаа тэр түнэл ямар ч хамаагүй яг үүндээ тэр бол тэр бумаар хулгай хийх маань багтлаа. Их найдаар хулгай хийя гэдэг л дараагийн л. Тэгэл авилгалын индекс 121-ээс чинь 130 шугаал явна гэсэн үг. Тэгэл энэ хэлсэн үг төлөвлөлтүүдийг харах юм бол бүр ингээд сайн гэр бүлийн гишүүн байх тухай хүртэл хэлж байгаа. Тэр оюун эрдэнэд ер нь сайн гэр бүлийн гишүүн хэн байх нь ямар бад вэ? Тэр хүмүүс ажилтаа орлоготой. Гэхдээ ер нь зүгээр амлсан амлалтаар биелүүлж хэлдэг. Гэхдээ энэ цагаан дээр хараа битсэн амлалтуудаар биелээ л дээ. За тэгсэн чинь имлгүүдээ байрлалтай. Хий саад болоод. Эн чинь 7 сарын 5-ны өдөр. Тэг 7 сарын 5-ны өдөр. За тэгсэн чинь саадуулаад байгаа зүйлээ шүү дээ. Сая 12 сая 26-ны өдөр хэлсэн. Засгийн газрын мега төслүүдэд өргөн барьж байна гэдэг. Одоо саадлаа зүйлүүдийг хэлж байгаа. 1. Олон улсын геополитикийн нөхцөл байдлаар тусгай албатын шууд болон шууд бус нөлөө. 2. Эдийн засгийн төслүүдэд эрх ашиг шингээхийг хүсэн улс төр болон эрх ашигын хэл дамжсан бүлэглэл. Тэ 3 дахь нь дээрх нөлөөллөөс үүдэлтэй их хэмжээний санхүүжилттэй улс төрийн зорилгот акц. Зүгээр юм домог зохиодог. Гэхдээ тэр эрхтэн шилжүүлэх суулгах эмнэлэг барихад тэр хэл дамжсан бүлэглэл. Гэхдээ тэр залуус 1 2 дугаар хороолоход хэл дамжсан бүлэглэл. Тэ ямар бүлэглэл байгаа юм. За энэ засгийн газрын юм дээр 12 сая 27-нд орсон дахиад хэлсэн үг байна. Энэ дид бүтцийг бий болох 3 шилжилтийг зайлшгүй их шаардлагатай гэдэг. Тэгээ энэ дээр нөхөр ингээд дахиад дайснуудаа хэлж байгаа. Дид бүтц барихад ч тийм. Гатсан үндэс суурь нь шүүхийн шатанд цэцгийн шатанд төслүүд гатсан шалтгаанууд. Гэхдээ тэр шүүх цэц хоёр тэр дид бүтцийг барьж яхад нь яг яаж гацаагаад байгаа юм ойлгохгүй. Авилгын хэрэгүүдийг шүүхийн шатанд эргэж буцсан олон шийдвэрийн зангилагч үе солигдсон шинэ парламент нөлөөтэй толны тусгалгүй харж гээд одоо ингээд нэг нөлөөтэй тол нөлөөгөө тул хэрэггүй. Тэгэхээр ажиллаа хий тэр дид бүтцийг барья гэдэг сэтгэл зүрх гарна. Тэгээд энэ үнэхээр дид бүтц нь ямар дид бүтц бэ гэсэн чинь нөгөө ийм Монголыг л бичсэн байл. Тэр нь шинэ дээр өөр дид бүтцтэй холбогдолтой асуудал байхгүй. За нэг юм. За ерөнхийдөө ингээд дүгнэхлээр яаж тийм. Ер нь бол дүгнэхэд ч шүү. Одоо оюун эрдэнэ нэмэлт өөрөөс чи харах юу ч үлдсэнгүй. Миний хөш одоо болио. Өнгөрсөн 4 жилийн өмнө өгсөн амлалтууд чинь цагаан дээр хараар байна. Тэр ажлыг хийж чадсангүй. За тэгэхээр оюун эрдэнэний хоёулаа 4 янзаар дүгнэлээ. Эхнийх нь оюун эрдэнэний үндсэн нөхцөл байдлыг хэллээ. Улс төрийн хувьд засгийн газрын насжилт, эрх мэдлийн хувьд өөрийнх нь засгийн газрын нөгөө парламентаас хамгаалж байгаа дархлаа. Төсвийн хувьд ерөнхий сайдын захиран зарцуулж байгаа мөнгө бол Монголын 30 жилийн өнгөрсөн ер нь 100 хэдэн жилийн түүхэнд байгаа хамгийн супер тааламжтай нөхцөлд байгаа. Тийм ерөнхий сайд. Гэтэл энэ ерөнхий сайд тавьдаг олон улсын шалгуур байна. Монголын шалгуурыг бид нар яаж тавих юм? Ганцхан л юмар тавина. Энэ хүн ерөнхий сайд болохдоо юу амлсан юм? Амлсан ажил нь хэрэгцсэн үү гэдэг ганцхан зүйлээр шийдэ. Тэгэхээр
Дүгнэлт бол яаж юм хэр оюун эрдэнэ бол одоо PR-ын засгийн газар л бүтээчихэж байна. Арилжааны телевизүүдийг бацсан, хэвлэл мэдээллүүдийг бацсан, амар гоё детектив зохиолууд бүгдээр ингэ бичсэн. Тэр болгоноогоо нэвтрүүлгүүд хийсэн нэг юм PR-ын засгийн газар болцсон байна л гэж бодож байна. Хант. Одоо уул нь ингээд нөгөө амлсан амлалтуудаа тий юунаас болоод хэрэгждэггүй яа дээдийн чи одоо цагаан дээр хараа бичээд байна шүү дээ. Одоо түрүү хэллээ шүү дээ. Цэглэгээ станцууд байна гэсэн байна. Айлын чалга, залуус хорооллын алга, эмнэлгүүдээ байна гэсэн алга, данхад бүтцээ байхгүй болгоно гэсэн алга, улам данхаалгасан байна. Нөгөө хүчин төслүүдийг хэрэгжүүлнэ гэсэн байхгүй. Нөгөө авилгалтай тэмцээд алаад өгнө бүгд нь намынхантайгаа тэмцэнэ гэсэн одоо авилгалынхаа индексээр ухарцсан байна. Усан цахилгаан станц нь байхгүй, 5 дугаар цахилгаан станц нь байхгүй болоод ирэнгүүт хамгийн төгсгөлд нь эрчим хүчний үнийг чөлөөлөөд бүх эрчим хүчнийхээ асуудлыг иргэд рүүгээ шийдчихсэн. Та нар мөнгөний төл үлдсэн одоо хамаагүй болцсон. Тэгэхээр үнэхээр хариуцлагагүй те ийм одоо чи битээр одоо ярьжсэн бол одоо яах вэ те. Бас нэг 4 сарын өмнө томилогдоод нэг 3 сарын дараа битээр яриаггүй шүү дээ те. Чи 4 жил хийх боломжууд нь байсан. Бүх боломж нь байсан. Тэгсэн ирнэ л нөгөө амаргүй нөгөө хил дамсан бүлэглэл нөгөө л талигчийн хэрэг те. Одоо тэгээд дээрээс нь илбэг төрч. Үгүй тэр илбэг төрч байцаал та. Тийш авчрал та. Тэр имлэг амлсан имлэг тэр цахилгаан станц юмны үнийг бууруулах хэрэгтэй, ажлын байрыг багасгах хэрэгтэй, Монголынхаа залуучийг гадаадд алдахгүй байх, ажлын байрыг энэчээ бий болгохтой ямар хамаатай юм. Тэр Монгол ардын мангуу тэр авилгчтай бүгдийг барил та. Тэр баригт чинь энд амлсан амлалт сүүлийн 4 жил ямар хамаатай. Тэр нөө ямар ч хамааралгүй юмар дахиад өөрийнхөө ажилд хамаатай зүйлсүүдийн булгайг зүгээр ингээ ягаал яваад. Одоо би зүгээр энийг мартсан байж байгаа сая сэргээгээд харлаа. Саний амлалтуудыг одоо ингээд 4 жилийн өмнө амлсан амлалтууд байна тийм үү? Одоо газар дээр ингээд бүтээгдсэн нь бий болсон те харуулах юм байхгүй. Юу урд нь ийм амлсан юмнуудыг хийж чадаагүй жиж одоо 14 мега төсөл хэрэгжиж чадах уу? Тий. Тэгээ сая ингэсэн шүү дээ. 126 гишүүнтэй болж байгаагийн хамгийн гол зорилго бол бид нар сайхан бүсчилсэн хөгжлийг бий болгоно гэсэн. Өөрөө тэр бүсчилсэн хөгжлийнхээ амлалтанд турж түүхэн аялж уулчлаа. Өөрийнхөө гараар юу болгоос хамарч хайснаа л хар. 400 сая жуулчин маань хаана байна? За энэгээр хоёул өнөөдрийнхөө подкастыг төгсөх үү. За тэгээ манайхаа өөрсдөө бид хоёр бол одоо ерөөсөө хүмүүсийн огт яриаггүй зүйлсүүдийг одоо сэргээж гаргаж ирж та бүхэнд дандаа баримттайгаар хэлсэн үгтэн хүргэлээ. За хэрхэн одоо шүүхийг одоо энэ подкастыг үзэж байгаа одоо манай мэрэгэн үзэгчд маань бүгдээрээ шүүх үзье. За энэ удаагийн ганган подкастын 5 дахь дугаар их өндөрлж байна. Баярлалаа.